Сайн байцгаана уу? Хай. За яг одоо Баянгар аймгийн Баа цагаан сумын Бөөн цагаанаар. Бөөн цагаан нуур гэдэг. Нэрэн гэд борч. Энэ нууран дээр яг одоо нар жаргаж байна. Тэгээд бид нэр огт төлөвлөгөөгүй явж байгаад говьолтоор замаар явж байгаад зэрэглээ юу гэж харсан чинь нэг нуур байла. Тэгээд тэр нуур руу явсаар байгаад эртэл ямар нуур байсан гэч. Бодохгүй одоо нуурын ирэг дээр очиж гоё. Үзэн зураг авахлаа. Яа, яг одоо энэ камер дээр сайн харагдахгүй байгаа. Өнөөдөр Тийм. энэ хойдлын уулыг болохоор цахир уул гэж ах шиг байна, Тийм бас бүрэн өндөр уулгаа. бүрэн өндөр уул гэж арталт байна. Тэг бидний сая ирэхэд бороо орж исэн. Нартай бороо ороод ер нь л бол Яг бороо одоо их битүүрийн чанаж толгойн дунд наран жарах гал нийлдэ. Яг за тэгээд энд майхан саваа бас нэлээд янзлаа. Тайм лапс хийлээ. За чи жоохон тайлбарлал та. Тэгээд ер нь л бид говь алтайг зарж явсан. Тэгээд замаа бас туулж амжаагүй болохоор явж байгаа. Тэгээд нуур тарлахаар мапс дээрээс хараад бас гоё нуур байна гэж зориод ирсэн. Ус бараад яа гэд. Тэгээд одоо болохоор ээж тэнд хоол хийж гин. Өдөр нөө шаргалчууд дээрээс авсан ус аршаан бас одоо их аминд орох шинжтэй. Тэгээд түрүүн бас майхнаа барьсан чинь нэг нуурсан. Тэгээд одоо болохоор салхи тухтаад аягүй гоё хардаа. За тэр одоо Дээрийн майхан майхан болохоор тэр жижиг ногоо. энэ голынх нь бол сарвч байна. За ёо өнөөдөр орой бол нар бол үнэхээр тасархай жарах нь тодорхой. Баянгар аймаг бол өөрөө тэмээгээрээ алдартай. Замд өчнөө тийм Маш олон тэмээтэй таарлцсан. Тэгээд тэмээнийх нь өмнө за энэ бит хоёрын майхан. За тэр аав ээж дүү гурийн майхан тэнд байна. За энэ манай тирад. За ингээд ширээгээ засах гэж байна. За ээж энэ ирсэн чинь шумуултай байла. Тэгээд ээжийн даргалын май тавьсан байна. Тэгээд бидний костролн дээр газан дээр одоо Баянгар аймгийн цоошин шинэ хоньныхаа энд ингээд хаг бүтнээр нь чанаад шүлэнд нь будаа хаях гэж байна. За ийм учиртай явж байна. Одоо аппаратнууд аваад нуур руу хөдлөнө. Угаасаа зураг авахд бол одоо алтан цаг гэж байдаг. Нар жаргахад өмнөх 30 минут, жаргасны дараа 30 минут гэж. Тэгэхээр одоо бол цаг хугацаа бол минутаар, секундээр хэмжигдэж байна. Тийм учраас бид гэрэл зургийн ажилд гарлаа. За Улаанбаатар хотоос маргааш бид нэр говь алтад очиход 1000 км явах болно. Эцсийн зогсоол Баян үлгий. Иглүү Монгол аяллаа влогтой цуг байгаа. Танд баярлалаа.